Бурхны номыг бурхан багш альцсан байдаг юм л да. Юмыг ингээд зүгээр тавьчих бишээ. Бид нар машиныг зүгээр тавьчихдаг тийм үү? Зарим тохиолдолд. Тэгээд тавиад ирэхээр нөгөө машин тоос туртаг дараад тэрнээс гарч байгаа үр өгөөж гэж байхгүй л. Тэгэхээр бурхны номонд ерөөсөө чухал юм бол юу вэ гэвэл нөгөө сургаал номыг ойлгох, нөгөө сургаал номыг амьдралтаа хэрэгжүүлэх. Одоо жишээл жадамгээ судрыг орчуулад гаргацсан байна. Алтан гэрэл гэдэг судрыг орчуулсан байна. Орчуулсан ном маш их байгаа. Тэр болгоныг авч үзэх хэрэгтэй бид нар. Тэгэх юм бол нөгөө амьдралдаа хэрэгжүүлэх арга зам, хэрхэн бурхны сургаал номлыг ойлгох уу гэдэг зүйлүүд. Тэгэхээр бурхны номыг ерөөсөө дээдлж хүндэлж байгаа бурхан шашинтан болон одоо бурхны номыг суралцж байгаа хүмүүсийн сайхан орчуулад өөрийн их хэл дээр үндэсний одоо монгол хэл дээр маань гарсан сургаал номлуудаа энэ шашны холбоотой ном сургаалыг үзэж авч судлах хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө номыг илүү ингээд ойлгоод аврал одуулгын хөтөлбөр гэж ном байдаг юм л да. Анхлан болж байгаа хүн болон бас үзэх ёстой. Тэр үн дээр одоо сургаал ном аливаа юмыг те хүндтгэхийн хэлбэр нь одоо хазгаа мөрий буюу хамаа намаг тоос шороотой ой газар тавихгүй гэж байгаа. За ямар нэгэн одоо барьцаалж юм уу энэ тэнд хамаагүй хаяхгүй гэж. Тийм жишээгээр тэр номонд одоо жишээл бид нар хүндтгэхээр үнэ яадаг. Сайхан суудал суулгадаг, сайхан хоолундаар дайлддаг адилхан. Тийм сургаал номыг тэрийг аваад ингээ уншиж явахдаа түүнийг сайхан ууц цавтай болгох хэрэгтэй, түүнийг цэвэр сайхан байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ маань одоо хүндэтгэлийн бас хэлбэрүүд болж явж байгаа. me ho